Дорногов телевиз бизнес хөтөч FM 89.1 радиогоос үзэгч сонсогч та бүхэндээ хүргэж байгаа Ди подкастын шинэ дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За яг одоо би хөнгөн атлетикийн спортын мастер, галын техникийн спортын 1-р зэрэгтэй Борхүүгийн Даваахүү ахыгаа зочноор урьсан байгаа. За манай телевиз болон FM-ийн урилгыг хүлээж аваад ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За Даваахүүгөө бол одоо хамгийн сүүлд манай Дорноговын ахмадууд Монголын хөнгөн атлетикийн мастеруудын холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ тийм ээ. За таны хувьд гэх юм бол одоо ямар амжилтыг үзүүлээд ирсэн? Дорноговоос одоо хичнээн хүн яваад ирсэн бэ? Энэ талаар эхлээ ярилцлага эхлэе. Дорноговоос одоо 4 хүн явсан. За. 4 хүн явсан. Тэрээс одоо 5 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медальтай ирсэн. За отхон дуул гэдэг нэг хүн 2 алтан медальтай. Би өөрөө бас 2 төрөл алтан медальтай. 1500 3000 метр тийм. 1500 3000. Нэг нь болохоор Сарантуй гэдэг одоо миний насны хүн байгаа эмэгтэй хүн. Тэр алтан медальтай. Тэгээ 1 мөнгөн медальтай орж ирсэн. Нөгөөд нэг 70-аас дээш насны хүн Дамб гэдэг нэг хүн байгаа. Тэр Дамб гэдэг хүн бол хүрэл медаль авсан. Ийм л үр дүнтэй л. За манай Даваахууга одоо энэ хөнгөн атлетиктэй ер нь одоо хизээнээс хойш амьдралаа холбоо яагаад ер нь одоо гүйж эхлэх болсон энэ спорттой амьдралаа холбосон түүхээ яриул та. 1978 онд би цэргээс халагдж ирээд тэгээ одоогийн онцгой байдлын албанд орсон ажилд орсон. Тэгээд энэ онцгой байдлын албанд ороод ерөөсөө энэ онцгой байдлын галын техник спортын тэмцээнээр одоо хичээлж гисэн. Ер нь үндсэндээ бол нэг 18 жил ер нь баг хичээсэн. 18 жил галын техник спорт хийсэн. Эндээс л ер нь баг л миний одоо хөнгөн атлетикийн одоо гараад ихсэнтэй. За тэгэхээр та онцгой байдлын албанд ерөнхийдөө ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэврт гарсан юм байна тийм ээ. Тэгэд энэ галын техникийн спорт гэдэг маань өөрөө ямар онцлогтой юм спорт юм бэ? Ер нь одоо тухайн хүнээс ямар хурд хүч авахалсан ба шаарддаг юм бэ? Галын техник спорт бол одоо ер нь залуу хүний одоо ур чадварыг харуулсан. Тийм спорт байгаа да ер. Ур чадварыг харуулсан. Яг юу хийх вэ? Тэр чинь одоо их олон төрөлт бий. Саадтай 100 м гэж байна, 4 үрж 100 м гэж байна, тархалт гэж байна. Тэгээд товцооны шат гэж байна. Одоо шатанд өгөөд 3 сундаг шат гэж байна. Нэг юм олон төрөлт байгаа. Энэ төрөлд бид нар үлддэг бүгдээрэнд нь явна шүү дээ. Бүгд нь оролцсон бид нар. Тийм л. Их бэлтгэл хийдэг байв. Нэлээд сайн бэлтгэл хийж тэгж бид нар тэгэхгүй бол одоо бас л чанга тийм ээ. Чанга. Яг энэ галын техникийн спорт бол одоо тухайн хүн гэр бүл аймнаас эрсдэлд орсон үед бол ерөөсөө л энэ ур чадвараар л хүнийг л аварна тийм ээ. Тийм яг тийм. Та одоо яг хийжсэн албан тушаал нь юу вэ? Ажиллаж исэн ажил нь? Ээжийн багдар гэж ихлэ галзуу нөгч хийжсэн. Ороод галзуу нөгч хийгээд нэг 8 жил ажиллаад ээжийн багдар болсон. Тэгээд энэс хойш ээжийн багдар байж байгаа тэтгэврт гарсан. Ээжийн багдарга яг юу хийдэг вэ? Ээжийн багдар болохоор одоо тэр одоо ээжинд гарч байгаа хүмүүсээ хариуцсан. Үндсэндээ одоо 8 хүн гарна ш. Нэг ээлжинд гарахтаа тэр 8 хүнийг хариуцсан. Жолооч байж байгаа, утасны инженер байж байгаа, тэгээд галзуу нөгчнөр байж байгаа ингээд нийлээд нэг хэдэн хүн байна. Олон хүний амь насыг аварч юу та? Аварсан. Би бол одоо галаас илүү усын спортоор бас их сонирхдаг байсан. Нэг усын спортоор сүүл одоо хүн бас нэг тохиолдлын журмаар бол уснаас бол нэгэн хүн гаргаж авчихсан. Тийм үү. Та тэгэхээр одоо зүүн баянтай холбоотой болох гэдэг нь үгүй юу? Тий, зүүн баян ч одоо яг л миний төрсөн нутаг. Тэгэхээр баянгийн байшин л одоо анхан одоо орж хүүхэд ахуу жоохон байхасаа л их сурсан. Тэгээд ер нь усны сонирхолтой, спортын сонирхолтой тийм л үе болсон. Тэгээд тэндээсээ одоо багасаа л одоо шилжээ явцсан дөө. Дарханд шилжээл, дарханд байж байгаа л багнасаа дарханд өнгөрөөгөл тэгээд 75 онд зэрэгт яваад зүүн баян шууд хуваарлагдж ирчихсэн. За буцаад нутагтаа ирсэн. Тий, нутагтаа ирээд 3 жилийн хаал байгаад зэрэгээс халагдаад онцгой байдлын хаалманд орж ирсэн. Та түрүүн уснаас хүний амнаас аварч исэн гэж энэ одоо нэг жишээнээс нь та яриул яг Нэг жишээнээс нэг ихтэй дандаа тогтмол уусанд энэ тэнд би их зугаалгаар явах дуртай. Аялах дуртай. Аялж явуулахаар явах дуртай. Тэгээд одоо зөвөр ер нь юу гэдгийг одоо тэр нэг тэрхий цагаан уур
одоо араангад байдаг. Тиймэрхүү нууранд энэ төр ороод бид нар аврал яаж юм. Тэгэхдээ зүгээр зохиод зарим хүн ороод нэг жоохон яаж болохгүй гэж хэлээд ахад л ороо явчихад ойрхон зайд л та уулны хол биш. Тэгээд таанаас нь оронгуудаа ганц түлхэд тэгээд гараа явчих. Хэрвээ намайг байхгүй байсан бол хүн тэгээд Үл алдаал. ордон штэ. Тэр үед ч одоо тэгээд бас нэг би бас бододгийн гар утсгүй байсан юм байна. Одоо бас гар утстай байсан бол бас бичлэг аваад энэ хүн юм байсан гэдэг. Тийм бас нэлээд хэдэн хүн би. Тэр хүмүүс бүгд талархлаа илэрхийлж холбоотой байдгүй. Тэр чи одоо яг над нэг холбоо ярихгүй. Гэхдээ энд тааралд бол бас таарлах ч яг одоо тааралд бол тань. Айгуу зүрхийн одоо юу Цэлэнгийн аймгийн одоо Мандал суманд наана түнхэл тосгонгүй тэнд бас байж лсэн тэндээс ч одоо тэгээ хараагол урсч Харааг байгаа. болж саяхан их үерэлцсэн байл. Тий айгүй их үерч гисэн бид нар ч би чи 94 онд тэнд шилжиж очижсэн харааголд 94 онд. Түнхэл тосгонд. Түнхэл тосгонд шилжиж очижсэн. Тэгэл тэнд ч одоо тэгээ яг ийд одоо тэр бороо орсон юмтай үед хүн ороод яатсан. Энд ч гэсэн байхгүй. Өнөөгийн хайх гэж ороо. Тэгээ олсоо 3 хүн осолдоор нэг нь яг ил гараад ицсэн байсан. Нөгөө хоёр нь олдохгүй тэгээ яраас нь нэлийн үед олон өдөр болж ирдэг юм. Өнгөрсөн нь олж гисэн. Тэгээ нэг тийм л төвхтэй. За тэгэхээр манай даваахүү ах бол зөвхөн хөнгөн атлетик биш. За галын техникийн спортоор хичээлдэг. За энэ галын техникийн спорттой холбоотойгоор хөнгөн атлетикээр бол бас үргэлжлүүлээд хичээлээд явж байгаа. Хүүхэд байхдаа бол одоо зүүн баянгийн бассейнд сэлд сураад тэр нь бол сүүлдээ олон хүний бас амийг аварсан ийм сайхан ачтай хүн байна. За баярлаа. Даваахүүга хөнгөн атлетикаар ер нь одоо Дорноговь аймгаас ингэж яг зорж хичээлж байгаа энэ спортоор хичээлж байгаа ер нь олон хүмүүс байна уу? Хичээлж байгаа одоо яг одоо ярих юм бол нэг хэдхэн хүн байна. Бас олшруулах хэрэгтэй байна. Хөнгөн атлетаар. Одоо миний насанд бол одоо хэдэн хүн би хэдэн хүн байгаа. Одоо Сарантуй ягаад нэг эмэгтэй байна. Одоо бас миний насны. Энэ бол маш сайн. Вирус одоо явах болгоно битээ ирчин бол хамтал одоо эндээс нэг тэмцээн болоод явхад битээ чи хоёлаад явна аймаг орноо төлөөлөл явна. Тийм шүү дээ. Хоёлаа тэгээ нэг юм бас нэг хоос ирэхгүй хоёлаа нэг хүрлж мөнгөж тэгээ нэг медаль угаад хоёул ороод ирнэ. Энэ одоо тэгээ юунд өшөөр манай аймагаас ч нөр отхон туул гэдэг нэг. За тийм. Нэг эмэгтэй байгаа. Сая сүүл тэмцээнд хамт явсан тийм ээ. Хамт явсан. Энэ бол бас их сайн тамирчин эмэгтэй байгаа. Одоо 40-40-с 45 наснд сая оролцсон 44 наснд. Тий. Энэ бол олон улсын хэмжээний мастер тийм хүн байгаа. Маш сайн. Одоо энэ Азия тэмцээнд бас явж ил байсан. Бас манай аймгийг төлөөлөд. Танд одоо хөнгөн атлетикаар хичээллэх ер нь яагаад ийм одоо сайхан байдгүй тийм ээ? Хөнгөн атлетикаар хичээллэх тал дээр бол олон хүмүүс ингээ алхаад идэг. Гүүх нь өөрөө эрүүл мэндэд одоо ямар ийм ач холбогдолтой юм бэ? Өөртөө би бол одоо ер нь залуу наснаас эхлээд ер нь гүүх зуртай. Гүүсээд нэг гүүгээл яг одоо галын техник спортоор хичээлжсэн галын дээр байхдаа ч гэсэн манайх ч одоо энэ арын одоо хуучин одоо тэр 8D Орос гэр байдаг гэсэн эндээс гүүгээл ороод ирдэг манайхан ч өжиж яасан гүүгээд ирлээ гэдэг гэсэн. Тэр наснасаа ихс ер нь хөнгөн атлет би аяг дуртай гүйтэнд бол хаанд юм болов тэгэл гүүгээл явж байна. Тэр манай Дорноговын мэдх өсөд нөө мэднэ. Одоо эрүүл мэнд талаасаа уушиг одоо зүрх гэл яг нөгөө нэг дотор эргэтэн талдаа бол энэ гүүх бол эрүүл мэндэд маш сайн тийм үү? Ер нь хөнгөн атлетээр хичээсэн бол ер нь яг өөрөө чинь сая хэлгээ дотор эргэтэн бол ер нь барагтаал өвчлөхгүй. Ер нь барагтаал өвчлөхгүй. Одоо зүрхэнд өвжлөгээ зарим суучин янз янз болно. Тэг чинь бид нар чинь бол байнгын гүүгээд байнгын галахад явах туушин доктор чинь гүүгээд зөөлдөн чгүүр хурдтай чгүүр янз янз л да. Спортын одоо зүгээр нөхө тэмцээнд энэ дөр ороход ч өөр. Тэнэс зүгээр өглөө өөрөө гүүгээд энэ дөр явхад ч зөөлдөн чгүүр хурдан чгүүр янз бэлтгэл яв. Бэлтгэл хийхдээ бол бэлтгэлээсээ шалтгаална. Одоо манай Монголоос гэвэл хөнгөн атлетик гэхээр сэр одгоо бол хамгийн түрүүнд санаанд орж ийн л та. Одоо Унгарт бол тэмцээнд оролцоод явж байгаа. Мөн одоо энэ
гүүх буюу энэ хөнгөн атлетикээр хичээлэхэд бол насны хязгаар бол байхгүй. Одоо бас нөгөө Ахмад гүүгч маань хэн блэ? Одоо маш их амжилт үзүүлээд байгаа Монгол улсын хэмжээнд. Монгол улсын хэмжээнд үзүүлээд байгаа одоо хэн Дэлхийн Бадарч гэдэг нэг хүн байгаа. Бидний насны одоо 70-аас дээш наснд үзэж байгаа. Сая Азийн аврагт яваад авраг болоод ирсэн. Азийн авраг болоод ирсэн. 4 алтан медальтай, 1 мөнгөн медальтай орж ирсэн хүн байгаа. Одоо 70 наснд. Одоо 70-аас дээш наснд сая бол 70-аас дээш наснд л орж ирлээ. Тэгэхээр надаас бас нэг ах байна тийм. таарах гэдэг. Мундаг үдэг хүн бэ. Ярих юм байхгүй. Аюул сайхан. Бацуг хахтаа баярлаа шилбэр амжилт хүсье. Та одоо ер нь тэмцээн уралдаанд үргэлжлүүлж орох уу? Ер нь таны одоо цаашдын зорилго юу байна? Цаашдын зорилго гэж байгаа. Би угаасаа ингээл гүүгээ сурцсан одоо гүүгээл одоо хэзээд гүйж чадхаа байна уу тэр үрдээ дахин явна. Ерөөсөө эндээ сурчсан ерөөсөө ер нь л тэгэл ягаад ч гэрт тосон ш. Зуны цагтууд 4 цагт л босно. Зоолттой. Тэгэл гараа гүйчих үү? Тэгэл гараад гүйчих. Тэгээ нэг та ер нь хаагур гүйх үү? Таны гэр чин болов та чинь сайн шан сумд манай чинь одоо 1-р багт ч тамаа. За та хаагур гүйдэг вэ? 1-р багаас одоо тэндээс одоо 24-ийн яаштын тэндээс хуучин 24 яашт гэж байгаа. Тэндээс харангууд хойш арын төмөр зам ороод ингээ бүтэн тойроод аймгийн бүтэн тойроод ирж байгаа. Бүтэн тойроод ир чинь 4 км гаруй болно. 4 хагас л гэдгийг. За. 4 хагас л гэдгийг. Тэгээ 4 хагас километр гүгээл. Өдөр болгон гүйх үү та? Өглөө болгон. Одоо сайхан. Тэгээ зарим үед бол нэг юу яахгүй зүгээр алхаад явчихна бас. Тэгээ яг л ажлын ачаалаас болон заримдаа одоо нэг би чинь бас тэтгэврийн юм болохоор зүгээр үуч чадахгүй бас хаяа таксинд явна. За. Тэгээ тэргээр бас нэг орлогоо олоо тэгээ тэтгэврийнхээ мөнгөнд нэмэрл тэгээд яг хөө болж илээ. Тэр утгаараа яхан таксинд явахдаа ядраад өглөө унд чинь тий заримдаа амраа. Тэр үедээ өөл арай нэг зөөлхөн алхаад явдаг ч юм уу. Тэгэл энэ гоцоо танктай өшөн дээр гарна дөө. Танк дээр гараад тэгэл урд харуулаа нэг харуултаа нэг сайхан зэрэгчээд аймаг орныхоо одоо орчин тойрныг хараад тий нэг сайхан хараа тэгэл одоо сайхан байд юм дөө. Өглөө таны гүйж хахад ер нь манай сан шандынхан сүүлийн жилүүдэд өглөө алхаж байгаа гүйж байгаа хүүхэд залуучууд таны үеийнх нь нэмэгдэж байна уу? Одоо бол нэмэгдэж байна. Ялангуяа арын төмөр замаас бол одоо хэдэн үерийн шүү. Зарим энэ ер нь баг нэрүүл байхгүй болохоос бол энэ байнга надтай таарна. Тэгэл надад бас заримдаа зарим нь урам өгнөө л. Тэгээ сая намайг чи тэмцээнд явсан чи бүгдээрээ л одоо за сайн яваад ирээрээ сайн оролцоод ирээрээ л гэжлээ. Манай аймагаас бол бас хүмүүсүүд явна гүйдэг усуд би. Гүйдэг хүмүүс би. Бага. Тэгэхээр сая ковид гэдэг нэг ийм айхтар өвчин гараад энээс хойш бол нэг цус өтгөрөлт тийм ээ зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа олон асуудал гарсан. Тэгэхээр танд бол ер нь тийм асуудал гараагүй үстэй. Ямар нэг тийм асуудал ердөө гараагүй. Энэ бол би хамгийн гол нь спорттойгоо холбоотой гэж байгаа. Спорт орж ирсний буйнд би одоо янз бүрийн одоо тийм өвчин зовлон тийм бол одоо гайгүй шүү дээ. Ер нь л гайгүй. Ковид хөнгөн туссноо та? Ер нь ковид аваагүй. Тусаагүй, ердөө тусаагүй. Тий. Энийг бол та бол энэ гүү байнга бие дэгээр энэтэйгээ холбоотой л бодож байгаа шүү дээ. За ёстой мундаг юм а та. За тэгэхээр энэ хөнгөн атлетикаар хичээлийн ер нь одоо энэ өөрийнхөө эрүүл мэндэд анхаарай гэж байгаа хүмүүс маань ер нь юун дээр ингээд нэг юм алдаад ах шиг байна. Та юуг зөвлөмөр вэ? Одоо яг манай энэ залуучууд одоо ялангуяа би залуучууд л уурал байна. Залуучуудыг бас нэг жоохон өвдөө эрт босоод ядахтаа нэг гүүхэн байхад нэг өөрийнхөө эрүүл мэндээр алхаад яваач. Манай залуучууд явж байгаа. Сайхан алхаад явж байгаа, гүйж байгаа залуучууд би өшөө сайхан олон болох л хэрэгтэй л. Залуучууд. Залуучуудаа тэгж л өөрөө хэлбэр. Тэгээ бидний насны одоо ялангуяа 60-аас дээш насны хүмүүсүүд бол одоо их баг болчиход байна. Тэр жоохон олон болох хэрэгтэй. Одоо миний насны хүмүүсүүд бол одоо хэдхэн тооны л хүн байна. Тэгээ өшөө л олон яваасай л гэж хэлж байна. Таны одоо насныхан ялангуяа одоо Ахмад гэж ярьж байгаа 50-аас дээш 60-аас дээш насныхан ер нь өөрсдийнхээ эрүүл мэнд болон спортоор хичээлэхэд манай Дорногов аймагт ер нь хэр их боломжууд байна. Зарим нь бол бүжгэнд явж явах шиг байна тийм үү? Байна. Зарим нь өглөөдөө нэг бас бүжиг хийгээд ингээд нэг талд яваад байна уу? Яаж ер нь өөртөө анхаарч байна? Тийм
би чинь бас бүжгээр бас энэ тэмцээнд орж ирсэн шүү дээ. Бүжгийн уралдаан тэмцээнд бас орж тодорхой хэмжээнд бас нэг сайхан бүжгийнхэн намайг бол мэднэ. Мэдэнтэй сайхан. Тэгээ сүүлийн үед өөрөө нэг жоохон чиг сонсгол моолчоо тэгээд нэг бүжгээр нэг жоохон юу ячаад авах бас манай залуучууд одоо бидний үеийн ахмад сайхан бүжгэл усуд би их олон ялангуяа бүжгэнд бол сая одоо улс явар голлоо шүү дээ. Улс явар болоход ч манай аймагаас маш сайхан оролцлоо шүү дээ. Би бас үзсэн харсан бүжгийн спортоор бол сайхан. Одоо тэгээ манайх ч гэсэн одоо биний насны усуд одоо энэ спорт зааланд одоо 1 дэх 4 дэх өдөр болж байна. Одоо софт волейбол гэдэг. Одоо манай одоо хөнгөн атлетикийн спортын мастер хандмаа гэдэг. Хандсрын гэж байна. Хандчив гэж байна. Хандчив одоо энэ тэмцээн одоо софт волейболын тэмцээн яваад дандаа ахмадуудын дунд. Хандчивд одоо баярлалаа гэж хэлэхээр өөрөө их сайхан шүү дээ. Аюулгүй сайхан одоо тийм хүн бий одоо. Спортоор одоо хичээлдэг манай ахмадууд бол уур уцаар багтаа, стресс багтаа их тийм харилцааны хувьд бас гоё эрүүл үстэй тий. Тийм шүү, тийм гайгүй. Ер нь бол гайгүй. Ариулуу ямиг бол хүлээж авах чадвар сайтай болно. Хүнтэй ч гэсэн бас их зөв боловсон харьцаа сурчин. Одоо бид нар чинь өглөө ингээд гараа явж байхдаа бол дандаа биентэйг сайхан мэдлэн шүү. Сайхан амруу. Сайн байна уу тий. Тий, аюулгүй сайхан тийм гэгээлгээр бие бинийгээ тийм сайхан хүлээж авна. Даваа хүүгээ ер нь одоо манай ахмадууд чөлөө цагаа яаж өнгөрүүлж байна? Ер нь одоо ахмадууд маань юу гэдгийг хүүхдүүдийнхаа үр хүүхдүүдийг харах ч юм уу ерөнхийдөө нэг тиймэрхүү ажил их байгаад байна. Одоо ерөнхий өөрчлөгдөж байна уу? Өөрчлөгдөж байна. Одоо хүүхэд хараад л гэж инглээ тэглээ гээл одоо хүүхэд харахч бас л тэгээ нэг бодлын сайхан нөгөө талаар бас их ядаргаанд ядарна маш их ядарч. Тэгэхээр чинь одоо зүгээр зарим нэг нь бол одоо хүүхдээ хараад спортоо хөөгөө явж байгаа ахмадууд байна. Тийм ахмадууд би байгаа. Энэ ахмадуудыг тэмцээн уралдаанд оролцоход Дорногов аймгийн ахмадын холбоо маань бас нэлээд сайн дэмждэг үү? Ахмадын хороо дэмжинэ. Хамтарч надад бол ер нь мэдэгдэн шүү. Энэ тийм тэмцээн болоход бол одоо ичээ орлоо дараадаа бас баярлалаа гэж хэлмээр энэ тийм тэмцээн болно. Сая говийн мөсийн тэмцээн болоход надад хэлсэн. Одоо бид нар ч оролцсон энэ дэр идэвхтэй сайхан оролцоод тэгээд өндөрлсөн говийн аймагуудын одоо голцоод хөнгөн атлетикээр жилмөсөд оролцсон. Та ер нь энэ хугацаанд хөнгөн атлетикийнхаа чиглэлээр ер нь хичнээн уралдаан тэмцээнд орж ирсэн бай. Ер нь уралдаан тэмцээний тоолж байв уу? Амжилтын хувьд ер нь бол амжилт гэж ярихаас илүү би 2012 онд би спортын мастер болцол хангаж надад хангах жоохоо би спортын мастерын болцол хангацсан байсан. Тэгээ надад 12 онд спортын мастер. Тэгээ би спортын мастер гэдэг энэ цолыг авснаас хойш тэр их итгэвтэй өс. Яагаад гэвэл энэ цолыг авсан хүн чинь ер нь тэгэл энэ аймаг орныхоо одоо энэ ард түмэн энэ хүмүүсийнхээ одоо итгэлийн хайрыг одоо хүлээхэд бол би альва ямар ч тэмцээнд орсон ч гэсэн ер нь итгэлийн спортын мастер гэдэг дуудуулах гоё тийм ээ. Гоё. Үнэн сайхан. Тэгээд энэ спортын мастер гэдгийг авснаас хойш би ер нь тун сайн яваад байгаа. Илүү эрчимтэй хичээлтэй сайн яваа тий. Их сайхан урам өгсөн. Ааха. Спортын мастерын болцлыг ер нь хөнгөн атлетикийн чиглэлээр яаж хангад юм бэ? Одоо яг шалгуур үзүүлэлт нь юу байна? Хөнгөн атлетикийн тэмцээрээр одоо галын тэнгэрийн спортын 100 саадтай 100 метрийн тэмцээнд саадтай 100 метрийн тэмцээнд спортын мастерын болцол хангаж ирсэн. Энэ хөнгөн атлетикийнхаа чиглэлээр яг мастерын болцол хангахад ямар шалгуур үзүүлэлт хангах юм бэ? Хөнгөн атлетикийн чинь тэмцээрээр би одоо галын тэнгэрийн спортын тэмцээнээр одоо саадтай 100 метр нэг нь болохоор тархалтын тэмцээн. Товцооны шат. Эдэн бид нар чинь энэ бүх төрөлд нь ордог байхгүй. Эдэн чинь бүгдээрэнд нь бид нар бол дандаа хөнгөн атлетик дотор ороо явж байгаа. Энэ чинь хөнгөн атлетикт орчдөг байхгүй. Тэгээ энэ чинь үндэслээд надад хамгийн гол нь аймгийн спортын хорооноос надад одоо спортын мастер гэдэг нэлээд одоо нас юу өгч ирсэн. Би одоо 50 гарсан хоноод авч яах гэсэн үг байна. За. Манай аймагт хөнгөн атлетикийн одоо хичнээн маструуд байна. Одоо нэлээд биш шүү. Одоо яг миний наснаас бол энэ хамтчиг байна. Одоо манай галын тэнгэрийн спортын мастер 100 м спорт мастер Ганбаатар гэж байна. За. Галын тэнгэрийн спортын одоо 100 м товцооны шат
Тархалтын спортын мастер Гамбол гэж байна. Товсон чөлбөмбөгийн Гамбол гэж байгаа. За. Тэгээ одоо Пүрүсрэн гэж байна. Галын дээгүүр спортын довтлогын шатны спортын одоо мастер бол гарч ирсэн. Ийм хүмүүсд байна. За. Одоо ер нь яг энэ онцгой байдалд ажиллаж байгаа олон одоо энэ залуучууд яг энэ таны энэ галын техникийн спортоор хичээлж байгаа олон хүмүүс байна уу? Байна. Залуучууд одоо сайхан залуучууд гарч ирсэн одоо их сайхан байна. Манайхан бас тодорхой хэмжээний амжилтууд гарч ирж байгаа залуучууд гарч ирж байгаа. За, даваа хүүгойдоо маш их баярлалаа. Та тэгэхээр хөнгөн атлетикаар хичээллээсээ хэмээн манай үзэгч сонсогчдыг уриалвал одоо ямар зөвлөгөө уриалга хэлэх бол? За одоо энэ залуучууд бол одоо дунд насны тэгээ ахмадууд одоо бүгдээрээ сайхан одоо гүүхэм бай гэхэд өглөө эртээ босоо сайхан алхаад яваад эрүүл мэндэ бодоод спортоор хичээлээ л гэж хүсэж байна дээ өөр юм байхгүй. За танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Манай урилгыг хүлээн авч одоо манай зочноор оролцсон Даваахов ахта маш их баярлалаа. Баярлалаа. Та бүгд ч гэсэн намайг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ Дорн говь телевиз, бизнес хөтөч FM 89.1 радио D подкастын шинэ дугаараа та бүхэн төлөвлөлөө. Энэ удаагийн дугаарын зочноор хөнгөн атлетикийн спортын мастер, галын техникийн спортын 1-р зэрэгтэй за Борхуугийн Давааховгой оролцлоо.